Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ардчилсан намаас энэхүү ойн хүрээнд зохион байгуулж байгаа томоохон ажлуудын нэг нь анхан шатны гишүүдэд чадваржуулах зорилгоор зохион байгуулагдж буй сумын чуулган сургалт хэлэлцүүлэг юм а. Ардчилсан нам 24 жилийн түүхэндээ анх удаа засгийн газар улсын хурал ерөнхийлөгчийн түвшиндөө эрх барьж 21 аймгийн 16 аймагт нь засгийн эрхийг авснаар шинжлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү амжилтаа цааш баттгаж 331 сумдын намын анхан шатны 8000 гаруй гишүүдэд чадваржуулах ажлын эхлэлийг инхүү тавьжээ. Өнгөрсөн жил Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиар товчууд маань гайхалтай амжилтаа оролцсон. Тэгээ сонгуулийн дараа яг бичлэн таамжтайгаар суулзаж амжаагүй байсан учраас бичлэн баярлаж талархснаа илэрхийлье. Ер нь бол энэ жил ардсан хувьсгалын 25 жилийн ойн жил тохиож байгаа. За ардсан нам маань үүсэж хөгжөөд 24 жил болж байна. За тэгээд ер нь бол сонгуулийн үеэр л та нар минь хаа байна гэж анхан шатны министерээ очдог. За тэгээд өнөөдөр бол бид нэр анх удаа сонгуулийн бус цагаар сургалт хэлэлцүүлэг хийж ингэж улс орныг тойрч явж байгаа. Бид нарын одоо 4 баг нийтдээ ажиллаж байна. За яг нэгэн зэрэг одоо яг ийм сургалт Баян Үлгий, Увс, Завхан аймагуудад мөн хийгдэж байгаа. Ардчилсан хувьсгалын 25 жилийн он хүрээнд зохион байгуулагдж буй сумын чуулган сургалт хэлэлцүүлэг 331 сумдаар зохион байгуулагдахаас 172 сумдад амжилттай зохион байгуулагдлаа. Ардчилсан намаас 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан гишүүддээ зориулж сургалт зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Оюун Дарга болон нарийн бичгийн дарга Батсүр, Ягмарсүр, Чулуун Бэлэг ан хоёр нараар ахлуулсан намын багууд сумдаар сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус сургалт хэлэлцүүлгээр зүүн болон говийн бүсийн 6 аймгийн 77 сумын 2000 орчим гишүүд хамрагдсан бол баруун бүсэд Говьалтай, Ховд, Увс, Завхан, Баян Үлгий зэрэг аймагуудын 95 сумын анхан шатны 2400 гишүүд хамрагдаад байна. За ардсан хувьсгалын 25 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа сумын чуулган хэлэлцүүлэг өнөөдөр эхэлж байна. Хэлэлцүүлэг маань маш үр дүнтэй явж байна. Сум орон нутгийн зүгээс ч гэсэн намын зүгээс намын өдөрлгүүд маань нэлээд анхаарлаа хандуулж энд ачаал бүдэл өгч баяртай байна. Сургалтын маань гол зорилго бол Арслан намын мөрийн хөтөлбөрт өгсөн шинжлэлийн засгийн газрын том зорилтуудыг ард иргэдэд тайлбарлах, ард иргэд сурталчлах, намын анхан шатны нэгж болох намын идэвхтэн сонгуультнуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оршиж байна. За өнөөдөр манай одоо Ардчилсан намаас зохион байгуулагдж байгаа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд сумдуудын одоо чуулганыг хийж байна. Энэ чуулганы ач холбогдол нь бол сумынхаа одоо доод шатны анхан шатны нэгжид ажиллаж байгаа амьдарч байгаа нийт намын гишүүдтэй хүрч хоорондын уялдаа холбоог сайжруулж цаашдын үйл ажиллагаагаа жигдрүүлэх одоо бол түлхүүр одоо болж байна гэж дүгнэж байна. Тэгээд цаашдаа бол энэ сургагч багш одоо байж бэлтгэж нийт одоо намын гишүүдэд бодлого чиглэлдээ зөв ойлголт танилцуулж цаашид юу хийх гэж байгаа бас иргэдтэй нээлттэй ойлгуулж ингэж ажиллах юм бол нэлээд үр дүнтэй болох юм байна гэсэн санаа бол харагдаж байна гэж ингэж үзэж байгаа. Ардчилсан намын хэрэг хэрэглэх газраас улс төрийн ажилтнуудаас сургагч багш болгон бэлтгэснээр тэдгээр сургагч багш нар ийхүү анхан шатны гишүүдэд сургаж мэдээлэл түгээж байна. Энэхүү сургалтанд гишүүдэд багаар хамтран ажиллах, багийн дотор хэн болохоос гадна харилцааны арга барилын сэдвээр шинэлэг арга барилаар сургалтаа явуулснаар сумын гишүүдийг хооронд нь нэгтгэх баг тус бүрийн урайтай болжээ. Энэхүү үзэл бодол зорилгоороо нэгдсэн Ардчилсан намын анхан шатны гишүүд өрмөд сэтгэж өөрсдөө хөгжүүлцгээе. Эвлэлд нь нэгдэж эхийг бүтээцгээе. Бид алтайн зүрх, бид ардчиллийн хүч, хойшоо биш урагшаа, доошоо биш дээшээ, өмнө говьоо өөрсдөө хөгжүүлье. Дээлдэшгүй чадвартайгаар зорилготой мандалыг их мэд ураа гарган нэгэн зорилготойгоор ардчлалын төлөө зүтгэхээр нэгдлээ. Мөн багийн гишүүд бүр өөрсдийгөө зургаар илэрхийлж танилцуулсан нь бусаддаа хэн болохоо илэрхийлсэн өвөрмөц арга барил байсан талаар сургалтанд оролцогчид онцолж байлаа. Ажил мэргэжил юу хийх юм бэ гэдгээ, ямар мэргэжилтэй вэ гэдгээ, дээрэс нь та ямар хоббитэй вэ?
юу дуртай вэ гэдгээ энэ цаасан дээр зургаар илэрхийлнэ. За энэ бодолт гэдэг зөв зурдаа өөрийнхөө нэрийг илэрхийлээд бол За би өөрөө 12 жилийн зүүн сургуулийн багш хүн сургуулиа зургаад за би өөрөө Монгол хэр хөнгөд утгаараа адуу сонирхдаг адуу зурсан байна энэ. Улс төрийн үйл ажиллагаанд багаар хамтарч ажиллах, багийн дотор өөрийн байр сууриа мэдэх нь чухал байдаг. Тиймээс энэ талаарх мэдлэг мэдээлэл олох зорилгоор зохион байгуулсан багийн дотор бие хэмбэ хамтран ажиллахын утга учир зэрэг хичээлүүд нь сум бүрээс ирсэн гишүүдийг нэгтгэж тэдэнд багт ямар үүрэг гүйцэтгэвэл илүү амжилтанд хүрэх талаар зааж чиглүүлж өгчээ. Энэ нь цаашдаа хамтран ажиллаж байгаа багийнхаа бусад гишүүдийг таньж мэдхээс гадна олон талын үр ашигтай хичээл болсон талаар сургалтанд оролцогчид ярьж байлаа. Цагийн болсон маш сайн сургалт боллоо гэж бодож байна. Гишүүд дэмжигчдээ хурж шинжлэлийн засгийн газраас явуулж байгаа бодлого, намын бодлогыг ингэж сурталчилж байгаа нь бол бидэнд бол маш тийм үр дүнтэй юм ажил байлаа. За тэгээд мэдээж одоо энэ ардчилсан намын дэмжигч гишүүд төдийлөн бас энэ ардчилсан хувьсгалын түүхэн замнал тийм ээ энийг бол төдийлөн сайн бас мэддгүү. Тэгэхээр энэ талаар бас энэ түүхэн урт хугацааны замналын талаар бас ингээд дэмжигч гишүүдтэй дэлгэрэнгүй одоо сургууль сурчлагаа явуулсан одоо хүмүүстээ маш их баярлж байна. өнөөдрийн сургалт явуулж байгаа энэ сургагч багш нар сургуультаа маш чанартай, маш одоо өвөөжтэй явуулж байгаа гэж бид нэр дүгнэж байна. Энэ сургуулийн хамгийн гол зорилго одоо юу вэ гэвэл бидний ойлгож авснаар аливаа нэг зүйлийг одоо аливаа нэг одоо ардчлалын хувьсгалыг ч юм уу аливаа нэг зүйлийг хамтарч одоо багаар бүх нийтээр ингээд хамтарч хийсэн тохиолдолд одоо ямар ч ялтанд хүрэн гэдэг ийм одоо дүгнэлтэнд хүрсэн бид нар. За тэгээ энэ 2 хоногийн сургалтын хамгийн үр дүнтэй сургалт нь одоо юу байсан бэ гэхээр өнөөдөр одоо тийм ээ хувийн зохион байгуулалт, цагийн менежмент, за тэгээд багийн бүтэц зохион байгуулалт энэ бол үнэхээр үр дүнтэй. Бид одоо багаараа хамтарч ажиллахын тулд одоо цагийн менежментийг маш сайн нарийн баримталж ажиллах юм байна гэдгийг одоо энэ сургалтнаас маш сайн ойлгож авлаа. Тэгээд одоо өмнөө бид бүхэн бас нэгдсэн нэг зорилготой тэр зорилгоо биелүүлэхийн тулд өнөөдөр энэ сургалтнаас маш үр дүнтэй ийм одоо зүйлүүдийг мэдэж авсан учраас одоо 2016 оны сонгуульд бол мэдээж энэ ардчилсан намын дэмжигч гишүүд одоо илүү багаараа хамтарч ажиллаж ялтыг авчрах байхаа гэдэгт одоо итгэлтэй байна. Танихгүй хүмүүстэйгээ одоо бид нэр баг болж ажилласнараа бол маш сайн ажиллаа. Энэ сургалтанд бол энэ сургалт багш нар маань одоо маш сайн ажиллаж бид бүхэнд энэ сургалт үрдэн өглөө гэж үзэж байна. Тэгээ та бүхэндээ цаашдын ажилтны амжилт хүсье. Тэгээд ардчилсан намаас манай удирдлагууд маань хүрэлцэн ирсэн. Энэ дээрээ манай булган, гүйж, алтай, цэцэг сумын төлөөллүүд маань хүрэлцэн ирсэн байж байгаа. Бүгдээрээ энэ сургалтандаа маш сайхан ач холбогдол өгөх хэрэгтэй байна. Бид нар энэс маш их томоохон мэдлэг мэдээллийг олж авах ёстой. Түүнийгээ тухайн сумбар нутагтаа авч хэрэгжүүлэх ёстой. Сумын чуулган 2014 сургалт хэлэлцүүлгийн чухал хэсэг болох хэлэлцүүлгийн арга хэмжээ нь анхан шатны гишүүд болон сум орон нутагт нь өрнөж буй бүтээн байгуулалт цаашид түгээн дэлгэрүүлэх шаардлагатай үйл ажиллагаа болон тулгарч байгаа бэрхшээл шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хүндсэн үйл ажиллагаа байлаа. Энэхүү хэлэлцүүлгийн явцад ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, ардчилсан намын нарийн бичгийн дарга нар болон аймаг сумын намын дарга нар холбогдох асуултанд хариулт өгч шийдвэрлэх шаардлагатай асуудлыг холбогдох байгууллага албан тушаалтанд уламжилж шийдвэрлэх ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ. Одоо ингээд энэ дээр биднэрт хэлж дай гэж байгаа бүхэл юм аа.
бэлэн даалангүй чөлөөтэй ярих хэрэгтэй. Энэ зөвхөн намын юу учраас одоо намын дотоод ажилтай холбоотой, төр засгийн бодлоготой холбоотой. За яг энэ суман дээр тулгамдаад байгаа, орон нутгаар тулгамдаад байгаа болж бүтэхгүй байгаа юмнууд юу байна? Сайн сайхан туршлага юу байна? Энийг хэдүүлээ бэлэн даалангүй сайхан ярилцгаая. За шинжилсэн засгийн газар бол үнэхээр одоо бас ард түмний нүгэн үлдэцгүй юм бодтой зүйлийг бол хийж байгаа. Мэдээж ер нь бол монголчуудын тухайд бол аливаа ажлыг хийж байгаа хүмүүсийг шүүмжилдэг байхгүй юу? Шүүмжил ирж гинэ гэдэг чинь одоо бидний ажил болж гинэ, бүтэж гинэ гэсэн үг. Төрийн албаны зөвлөлийг батлан буулгамаар байна. Энэ чинь маш хамгийн их хүн суртал болж байна. Одоо жишээ нь манай аймагт бол арчилсан нам засаг аваад сургуулиудын захирлуудыг солих гэж сонгон шалгаруулалт явуулахад энэ дээр чинь одоо шинээр бэлтгэгдсэн манай боловсон хүчнүүд орж чадахгүй шүү дээ. За орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний тухайд болохоор ард иргэдээ санал авч ирэмбэлдэг шүү дээ. Тэр ерөөсөө угаасаа тактик өөрөө буруу байна. Яг тэгэхээр аливаа ажлыг явуулахын тулд өдөртөн чиглүүлэгч гэж байх шүү дээ. Зүгээр ард иргэдээс ингээд санал авчиж байгаа байхгүй. Ингээд цаас хараад тийм ээ таана мэдж байгаа. Тэнгүүд хүмүүс ерөөсөө мэдэхгүй. Яг өнөөдөр манай цогцсомын хэмжээнд юу өнөөдөр хамгийн чухал юм бэ? Хүмүүс сандаа нэгтгэж олон хүний санал авч тэр юу ирэмблэгдэн шүү дээ. Тэгэхгүйгээр ерөөсөө хүмүүс янз бүрийн санал авч. Тэгэхээр эдийн засгийн 100 хоногийн эрчимлүүлэг төлбөр бид юу ярьж байгаа гэхээр яг өөрийнхөө үнэт зүйлээр тулгуурлаад Евраг эдийн засгийн бодлого болгох шүү. Өө татврын чинь багасдаг. Гадаадын өрөг оруулалтыг орчин нөхцөлийг сайжруулдаг. Тийм ээ дунд нь хүн тултыг арилгадаг. Дээрээс манай өөрийн жижиг дунд үйлдвэр ер нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг манай намын эдийн засгийн хамгийн гол өсөлттэй байна. Энэ залуучуудыг тэмцэгч байхын тулд яавал дээр вэ? Энэ дээр бас нэг анхаараач, бас нэг санаа бодлоо оруулаач. Шинэ залуу гишүүдийн болсон хүчин маш дутмаг байна. Намын шуумаар ихтэй сургуульд ичнээгэр болон 4 жилээр сурах боломж бий юу? Хамгийн гол нь сурахыг хүсэж төлбөр дээрээ гацах байдал их гарч байна гэж. Яг суманд бол болсон хүчний асуудал маш их одоо алдагдaltaй байгаа. Энэний нэгдүгээр алхам нь бидний одоо энэ явуулж байгаа манай хийгээс явуулж байгаа 16 он гэхэд 1000 хүнийг удирдлагын академид сургаж төрийн удирдлагын менежерийн ичнээгээр сургаж байгаа шүү дээ. Төрийн удирдлагын менежер болгож байгаа. За энэ бол 1000 хүн гэдэг бол сум болгоноос бараг 2 хүн, 2-оос 3 хүн байхаар байгаа. Тэгээ энэ бол нэгдүгээр алхам. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга оюун дээр ардчилсан намын тулгуур үнд зүйлсийн талаар илтгэл тавьж цаашид ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай талаар гишүүдийн санал бодлыг сонслоо. Энэ оныг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан эхний ээжинд сум 330 хөтөлбөрийн хүрээнд дипломын сургалт олгож удирдлагын академитэй хамтран төрийн захиргааны менежерийн ичнээ сургалтыг зохион байгуулж анхны төгсөгчд төгссөн талаарх баяртай мэдээг дуулгалаа. Эхний ээжинд 100 гаруй сонсогч төгсгсөн бөгөөд удахгүй намрын сургалтыг сум бүрийн гишүүдээс сонгон шалгаруулахаар төлөвлөд байгаа гинэ. Харин сумын чуулган сургалт хилцүүлэг нь богино хэмжээний зорилттой сургалт бөгөөд сумдаар бүсчилж зохион байгуулж байгааг хэллээ. 25 жилийн анх хүрээнд ардчилсан намын хэрэг эрхлэх газраас 2014 оныг дотоод сургалтын жил бол зарласан. За дотоод сургалтын жилийн хүрээнд бид нар одоо ардчилсан намынхаа гишүүдийг чадварыг дээшлүүлэх, дараагийн боловсон хүчнээ бэлтгэх хүрээнд нэлээд олон үе шаттайгаа сургалтууд зохион байгуулж байна. Эхний арга хэмжээ бол та бүхэн мэдж байгаа сум бүрээс бид нар удирдлагын академийн төрийн удирдлагын менежерийн сургалтанд сум бүрээс намын идэвхтэн гишүүдийг сургаж байгаа. За 2013 оны 9 сараас авсан эхний хүмүүс маань сая 6 сарын 16-нд төрийн удирдлагын менежерээр төгсөж орон диплом авсан байгаа. За хоёр дахь шатны дотоод сургалтын жилийн хүрээнд аймагуудын хэрэг эрхлэх газрын дарга нарыг Улаанбаатар хотод бүтэн 3 өдрийн сургалт семинарт хамруулсан ийм сургалтын ажлыг зохион байгуулсан. Намын анхан шатны гишүүдийн хувьд сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл авахыг хүсэж байлаа. Тэрчлэн засаг захиргааны анхан шатны нэгжүүдийг удирдах засаг даргыг сонгодог хэвшмэл байдлыг халж шинэ арга барилаар сонгох зүйтэй гэсэн саналыг намын нарийн бичгийн дарга нарт хэлж байлаа. Тодорхойлбол сумын засаг даргаыг иргэдийн хурлаас бус бүх ард түмнээс сонгодог. Эсвэл сумын засаг даргаыг аймгийн засаг дарга нь томилдог. Багийн засаг даргаыг сумын засаг дарга нь томилдог байх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байлаа.
одоо цаг үе олсон чухал сургалт байна гэж бид бүхэн үзэж байна. Сургалтын ерөнхий агуулгач гэсэн энэ цаг үеийнхэн одоо сэдв агуулга тохирсон ийм цагаан сургалтуудыг залуу сургагч багш нар маань одоо олон арга хэлбэрийг ашиглаж ингэж зохион байгуулж явууллаа. Энэ талаар бол бид бүхэн маш их өндөр сэтгэлтэй байна. Миний бодлоор бол болж байна. Бас л ийм сайн сайхан одоо цаг бас Монгол орны эрхчлүүд жинхэнэ эрхчлүүдтэй биш. Өөрийг тусгаарсан эх оронтой, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, эх оронтой, газартай эн чинь одоо баталгаажуулсан арч хэлэгдэх чинь бидэнд энийг баталгаажуулж өглөө гэж миний хувьд. Сургалт хэлцүүлэгт оролцсон гишүүдэд сумын чуулган сургалт хэлцүүлэгт амжилттай оролцсныг гэрчилж, гэрчилгээ гардуулжээ. Мөн гишүүдэд зориулж урлаг соёлын арга хэмжээ, өдөржлөг цэнгүүн зохион байгуулснаас гадна спортын тэмцээн буюу гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж өрсөлдүүлжээ. Харчилсан намын хэрэглэх газраас энэхүү сургалт хэлцүүлгийг төвийн аймагуудад үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөд байгаа юм байна. Сургалтын явцад анхан шатны гишүүд сумын чуулган сургалт хэлцүүлгийн арга хэмжээнд оролцсноор мэдээлэл нэмэгдүүлэхээс гадна хоорондоо уялдаа холбоотой ажиллах үндэс суурийг тавьсан ач холбогдолтой арга хэмжээ болсон талаар гишүүд онцолж байлаа. Цаашид энэ мэд гишүүдийн оюуны хөгжилд суурилсан олон арга хэмжээ зохион байгуулж түгээн дэлгэрүүлэхийн тулд нийт 331 сумаас 8250 хүний бүртгэлтэй болж байгаа. Гишүүдээ байнга мэдээлэлээр хангаж байхаас гадна сум бүрээс 5 хүнийг сонгож сургагч багшийн хэмжээнд сургаж бэлтгэхээр болсон байна. Сургалтанд суусан тэдгээр гишүүд сум орон нутгад очиж бусаддаа мэдсэн сурсан бүхний түгээн дэлгэрүүлэх маягаар үргэлжлэх юм байна. Нэг бүтэн өдрийн сургалт хэлэлцүүлэгт амжилттай суусан нийт сумын чуулганы төлөөлөгч та бүхэндээ дахин талархаад илэрхийлье. Тэгээд ардчлалыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд чинь өндөр амжилт хүсье. Улс төрийн намын хамгийн чухал үүргүүдийн нэг нь гишүүдтэй болон нийгэмд соён гэгэрүүлэх ажил байдаг бөгөөд сонгуулийн бус цагт хийх хамгийн том стратегид тооцогддог. Ардчилсан намын хувьд анхан шатны нэгжтэйгээ үйл ажиллагаагаа уялдуулах, гишүүдээ чадварчуулах, үнд сүнсээс сурталчлах стратегийн хүрээнд түүхэндээ анхудаа сундын чуулганыг зохион байгуулах ажлыг энэхүү амжилттай эхлүүллээ.
сэтгэлд доторыг ариусаа халан элгэн нутаг минь